Тэнгэр газар руу орохдоо Бурхан өөрийнхөө алдрын нөгөөх эсгийг авч ирэн Канааны нутагт дахлан илчилж тасгарангүй газар дэлхий даяар сүмэлзэх гэрэл гарган Ингэснээр бүх дэлхий гэрэлд гарan Ингэснээр дэлхий дахны хүмүүс гэрлийн хүчийг татна Бурхны алдар суулан нэмэгдэж Улас орон бүр чинээр гарч ирнэ Түүний хүний ертөнцөд айлэрдэж Адар суугаа айлэрт Израилаас зүүн зүгт аваачсныг бүх хүн ухаарна Учир нь түүний адар суу зүүн зүгээс гэрэлтдэг Үүний нэг үслийн ирэн үеэсийн өдөрт авчирсан билээ Гэхдээ Бурхан Израилаас явсан Тэндээс тэр зүүн зүгт ирсэн Зүүн зүгийн гэрэл ажмаар царих үедэл Дэлхий даяар харанхуй ажмаар гэгэрч эхэлнэ Тэр үед л Бурхныг Израилаас айлт хэдийн яваад Зүүн зүг шинээр мандаж буйг хүн олж мэднэ Бурхан нэгэн цагт Израилд бун ирээд Дараа нь тэндээс явсан Дахин нэгэнтэй Израилд төрөх боломжгүй Учир нь түүний ажид бүх орчлон ертөнцийг чиглүүлдэг Үүнээс гадна юм зүүнээс баруун зүг цагтаад Энэ шалтгааны улмаас Бурхан зүүн зүгт бун ирж Канааныг зүүн зүгийн өөрийн сонгосон хүмүүст авч ирсэн Сонгосон хүмүүсийг дэлхийн өнцөг болон бүрээс Канааны нутагт авч ирнэ Тиймээс бүх орчлон ертөнцийг хянахын тулд Канааны нутагт айлтгаараа айлсаар байх болно Энэ үед газар дэлхий даяар гэрэл байхгүй Канаанаас бусад газруудад бүхэнд Улсуудын хүйтэн цанал хийж байна Энэ үед газар дэлхий даяар гэрэл байхгүй Канаанаас бусад газруудад бүхэнд Улсуудын хүйтэн цанал хийж байна